치퍼필드라고 하시는 영국의 건축가가 디자인을 하셨고요. 달 항아리를 현대적으로 재해석해서 네모난 그 형태로 구성되어져 있습니다. Английн алдартай David Chipperfield гэдэг архитектурын зохион бүтээсэн барилга байгаа. За та бүхэн түрүү хэлсэнчлэн Солонгосын үндэсний тэр сарны хэлбэрээс санаа аваад орчин үеийн хэлбэрт ийм дөрвөлжин хэлбэрт оруулж зохиосон байшин барилга байгаамаа. 네, 이 건물은 다 해외에서도 많은 견학들을 오시고 계세요. За энэхүү байрлал байшин зөвхөн одоо гоо сайхны Amori Pacific гэхээр гоо сайхны том корпорац шүү дээ тийм үү. Тэгэхээр зөвхөн гоо сайхны корпорац гэдэгтээ ач холбогдол өгөөс зогсохгүй Сөүлийн Солонгосын ялангуяа Сөүлдээ ингээд хүн болгоны мэддэг хаана уулзгаа Amori Pacific уулзъя гэдэг ч юм уу те хүн болгоны мэддэг хүмүүсийн нүдэнд өртдөг тийм барилга байшин гэдгээр алдартай. Тэгээд гадаад дотоодын жуулчид бас их ирж байшинтай танилцдаг. Одоо доотлын доороо зөндөө самттай хоолны газартай мөсөн гарталд байгаа энэ Домисон болохоор зэрэг дэлхий даяар байгаа бүх музейний одоо архив маягийн номын сан байгаа. Тэгэхээр тийм одоо Францын тийм музейн тийм үзэсгэлэн тавигдсан, бүтээл тавигдсан байгаа гэдэг бүгдийг эндээс үзэж харж болно гэсэн. 네. 그리고 오늘 가시게 되는 아모레 퍼시픽 뮤지엄에는 오늘은 현대 미술에 대한 부분들을 전시를 하고 있는데 같이 관람하시게 되실 거고요. За бүгдээрээ доор өнөөдөр одоо музейтэй хамгийн түрүүнд танилцъя гэсэн тийм ээ. Тэгэхээр орчин үеийн юуны бүтээлүүд, орчин үеийн янз бүрийн урлагийн бүтээлүүд тавигдсан байгаа. 네, 그리고 За өнөөдөр 2 дахь өдрийн маань сургалт гэсэн байна. Өнөөдөр болохоор яг Amora Pacific гээд Amos-ийн том групп компани байгаа. Тэрний яг төв апс дээр нэрсэн байна. Ийм барилгын дотор нэг орчин үеийн музей байдаг гинэ. Тэрийг хамбирлан үзэх юм байна. Өнөөдөр болохоор үйлдвэрийн аялал гэх юм уу үйлдвэртэй танилцуулсан байхгүй юу. Тэгээ замаараа яг энэ офисоос нь бидний автобус ирж авах юм байна. Тэгээд үйлдвэрлэл нь явна. Тэр хооронд бид нар музей байж байгаа юм байна. Яг энэсээ бүр амар харагдсан. Вау. 승차감 나쁘지 않았어. 스포츠카 치고. Одоо хоол идэх чинь.
Нөгөө юмуд ингээд бичсэн байгаа зү тань харуул та. 이게 안티에이징에 늙지 않는 꽃의 그 보물 열매. Anti-aging гинэ. Хөгшөрөлтөөс сэргийлдэг нөгөө юу гаргаж ирдэг гинэ. Найрлага гардаг гинэ эндээс. Ийм өндрөл байгаа та. 그냥 사람들 미국에 제일 얼추는 스쿨에서 스팅처도 406점 402로거든. 명기가 나잖아. 완전 연소가 안 되고 불안정. Энэ яг юм лаборатори шиг юм байна. Яг юмсэн бодогны sample Сая цагтаа гэдэг гэрэг юм уу? 시켜줄 수 있는 안티에이징이에요. За тэгэхээр ерөөсөө л бүх л нөгөө хөгшрөлтөнд юу нөлөөлөх вэ? Ийм нөгөө хүчтэй ийм нөгөө гялтгар байдал тэгээд ингээд нөгөө хуухны ийм нөгөө өсний нүхнүүд нь байгаа шүү дээ. Арсны нүхнүүд тэгээд өшөө тижэл, чиг гэдээ ерөөсөө бүх зүйлүүдийг хангаж өгөх юм байна.
그런데 이런 안티에이징 케어가 있잖아요. 그럼 여러분들은 나이대가 Тэгээд жаа өтгөндөө мөртлөө гэхдээ ингээд зунгаарлаад байхгүй гоё сайн гоё төрхөгдөж өгдөг. 하지만 아무리 제품이 좋다고 해도 이 제품은 두피에 직접적으로 닿는 제품. Хоёр дахь өдрийн хичээл баян те. Манай сургалтын танхим байна. 발 진단이라고 하는 부분이 굉장히 중요합니다. За өнөөдөр хоёр модель дээр бүгдээрээ цайралт хийн. Тэгээд ямар ч ер нь үйлчлэгээ үзүүлсэн бай хамгийн чухал юм үсээ шинжлэх, тийм ээ? Дүгнэх энэ яадмар үсээ яасан, ямар түүхтэй нэгийг мэдэх хамгийн чухал байдаг. 네. Гэхдээ цаг нэлээ орон өссөн хүмүүс ирээд орж ирээд босч ирээ харж болно шүү гинэ. Хүн байхгүй юу? Сууч гарч юм. Дөрөв би 7.5-аар явсан шүү дээ. Одоо 6%-аар явна. Хэрвээ гайгүй байх юм бол адилхан 7.5-аар явчихна. 탈색제 좀 타줘요. 똑같이 아까처럼. 네. 탈색제만. 하나, 둘, 셋. Энэ болохоор iguana gray. Ихний сүүл өдөр өсөн болохоор их саар орсон бай. Ийшээ жоохон оранж. урал орчихсныг агаас 80% уралд орчлоо гэж үзэх юм бол 엑스한 형태의 중상, 조금 약한 약을 다시 재도포해서 줍니다. гал 80%аар болсон үед нь арай жоохон шингэн усах тийм нөгөө төлөвтэй төлөвтэй байцыг арай жоохон хүчийг нь сулдуулаад дээр нь дахиж нэмж өгдөг болсон. 그래서 오늘 일반품 모델은 직무. 그래서 전체적으로 도포가 들어가시면 됩니다. 자, 도포를 하시고 나서요. 기질에 대한 연구를 좀 보여드리도록 하겠습니다. 하지만 저희는 그렇게 쓰지 않고 조금 부드러운 약재인 시스테인 발랐지? 맞지? 시스테인으로 밑베이스를 해서 와인딩을 하고 그나마 안정적으로 갈 수 있을 거라고 생각합니다. Тэгэхээр бичиж багшийн бодлоор өссөн хэлбэрээ чарган гаргасан хэлбэрээ жоохон тодорхой хэмжээд боломжийн удаан ямар процесс вэ гэхээр өсний олроо нэржээд систем холболтыг тасалхыг хийж байгаа. Тэгэхээр энийг задлах гэх үү, уяах гэх үү 샴푸하우로 가기 10분 전에 도포할 거라고 알겠습니다. 해주시면 나머지 저희가 알아서 해줄게요. 중화 끝나고 나면 뿌리에 집중을 하고 뿌리의 볼륨을 원한다. 일반 펌집을 더 많이 사용하실 거고요. Тэгэхээр өөрчлөлт би угын хэсгээс сайн тусчмаар байна гэдэг нь энгийн буюу бүгднгийн хийх хэрэгтэй. 볼륨보다는 임치. 임시 넣는 이유가 뭘까요? 오전에 Тэгээ сайн долоо багтаа доошоо болгохгүй гинэ. Сая нэг бороогаар ингээд хөвчнээс нэгсэн шууд унаад ирсэн шүү дээ. Түүнээ болсон гэсэн. 오케이. 그래서 직펌은 내가 선택을 하셔야 됩니다. За ингээд миний сонголт. 덮어치고 샴푸하겠습니다. За бүгдээ шалгуулсан. 오케이. 그래서 만약에 이거보다 컬을 더 원한다 그러면 Тэгэхээр чамд оролцсон бол нэгүжээ жижиг түр таасан. Окей? 자, 그러면 테스트. 열을 더 넣어본다. Влогонд орлоо.
Юу нөө хүүка бар гэж 이 샴샷 юм шүү. 법무부 자동출입국 심사 서비스 이용에 관해 안내 말씀드리겠습니다. 만 19세 이상 등록, 만 17세 이상의 등록 외국인은 사전 등록 없이